гэж байна. Харин улсын хурал дахь бусад төлөөллүүд улсын хурлын үйл ажиллагааг сайн биш байгаа нь үнэн, огцвч хийхгүй байгаа гэвэл өрөөсгөлөө. Өнгөрсөн 10 орчим жил таалцаж маргалсан шин төмөр замын чиглэл царгийг шийдэж ажил эхлэх боломжнээс нь энэ намрын чуулганаар улсын хурлын гаргасан томоохон шийдвэрийн нэг гэж үзэж болно гэж талуудж байсан хамаа. Сайдаараа засгаараа албан тушаал суудлаар л одоо тоглоом хийгэрээ гэж сонгогчд сонгосон юм шигээр цаг наргүй суудал сайд засаглал эрх мэдлийн төлөөх аимшигтай уралдаан энд явдаг. Бэлдагчдын зүгээс бол аль болохоор асуудал руугаа орё. Яавал нэг ахиухан шиг цэцэрлэг барьчих уу? Яавал ахиухан сургууль эмнэлэг барьчих уу? Яавал Монголдоо нэг уул уухагаас нь ахиухан мөнгө нь ялзаачих уу? Яавал эндээс нэг хэд ажлын байр бий болох вэ гэдэг дээр л бид хүчээ төвлөрүүлж ажилладаг. Хүлээгдэж байгаа асуудлууд дээр аль болохоор одоо цаг алдалгүй урагшлаа гэдэг дээр бол бусад бүлгийн даргатай ярилцдаг, ярилцж байгаа. Одоо ч гэсэн энэ хэвлэлийн орлын дараа Эрдэнэттэй, Бямцхтайтай ярих асуудлууд байгаа. Энэ 7 хоногийнхын төлөж байгаа ажлаа бол цаг алдалгүй урагшлуулъя гэдэг дээр бол дүүрэн санал нэгтэй байгаа. Анхаарал татвар танд баярлалаа.